Нутгийн өрөө удирдах байгууллагуудад одоо зөвлөмж хөрвүүлсэн. За мэдээж одоо нутгийн өрөө удирдах байгууллага бол өөрөө иргэдийн урлаараа шийдвэрлэдэг шүү дээ. Тухайн нутаг дэвсгэрийнхаа төлбөр одоо хураамжтай холбоотой асуудлыг. Тэгэхээр тэр татвар төлбөр хураамжтай асуудал дээр нэмэхгүй байх юм чиглэл бол хөрвүүлж байгаа гэсэн. Тэгэхээр нутгийн өрөө удирдах байгууллагууд бол засгийн газрын тогтоох шийдвэрийг бас одоо биелүүлж ажиллахад анхаарах хэрэгтэй. За цаашдаа бол засгийн газрын зүгээс хууль тогтоомж өргөн мэдүүлэхэд одоо хууль дагуулж одоо татвар нэмж байгаа, төлбөр нэмж байгаа, хураамж нэмэгдүүлж байгаа энэ байдлыг бол одоо зогсоох ёстой гэдэг ийм л одоо засгийн газрын шийдвэр гэсэн үг шүү дээ. Жишээ нь өнгөрсөн хугацаанд бол дулаан цахилгааны үн нэмэгдсэн. За одоо сая бас мэдээлэлээр гарч ирсэн. Жишээ нь одоо дулааны үн 8 дугаар сард 9 дугаар сард ийм нэмэгдэх ийм одоо бас хорооны шийдвэр гарсан. Тэгээд одоо энэ эрчим хүчний зохицуулах хорооноос ийм шийдвэр гаргасан гэдэг ийм мэдээллийг бол нөгөө эрчим хүчний зохицуулах хороо өөрсдөө өгсөн. Тэгэхээр энэ зохицуулах хорооноос гарсан шийдвэрээ эргэж хараад үүнийг бол хойшлуулах арга хэмжээ аваа гэдэг ийм засгийн газрын шийдвэр гарсан гэсэн үг. Шинэ давтарыг 3 дахин нэмэх жишээ нийслэл. Тэгэхээр энийг яг өөрөө за өнгөрсөн хугацаанд бол нутгийн өрөө удирдах байгууллага нь өөрөө иргэдийн урлаараа хуралдаад ийм шийдвэр гаргацсан. Тэгэхээр цаашид бол ийм арга хэмжээ бол авахгүй гэдгийг л одоо зогсоох ёстой гэдэг ийм л чиглэл хөргүүлсэн. За тэгэхээр одоо бол мэдээж бид бол нөгөө засгийн газар нутгийн өрөө удирдах байгууллагад тийм шууд одоо чиглэл хөргүүлээд тухайн шийдвэрийг цуцлуулах ийм бас болцоогүй байгаа шүү дээ. Одоо бид нар нутгийн өрөө удирдах байгууллагад ийм чиглэл хөргүүлж байгаа болохоос биш энэ чинь иргэдийн хурлаараа өөрсдөө хуралдаад шийдвэр гаргах ёстой. Тэгэхээр нэмэгдсэн ч одоо хэвээрээ хэрэгжинэ гэсэн үг юм шүү дээ. За тэгэхээр энийг иргэдийн хурал дахиж авч хэлэх хэрэгтэй. Засгийн газар нэгэн шийдвэр гаргацсан. Энэ шийдвэрээ эргэж хараад шийдвэр гаргах хэрэгтэй. Нийслэлийн иргэдийн хуралч бай, аймгийн иргэдийн хуралч бай болвол нөгөө иргэдийн хурал эцсийн шийдвэрээ гаргана шүү дээ. Тэгэхээр манай одоо засгийн газараас гаргасан шийдвэрийг иргэдийн хурал хэлэлцээд эцлэх хэрэгтэй. Чиглэл бол хөргүүлсэн. Төлбөрийн уялдах тухай төлбөр хураамжуудын асуудал ямар байна? Ер нь бол одоо ингээд нэг ийм юм болоод байгаа юм л та. Засгийн газар бол шийдвэр гаргаад чиглэлээ хөргүүлээд ингээд явж байна. Гэтэл хууль санаачлах хэрэгтэй субъектүүд за дээрэс нь одоо нутгийн өрөө удирдах байгууллагууд тухайн бүс нутагта тодорхой татварыг төлбөр хураамжийг нэмэх ийм шийдвэр гаргаад ингээд хэрэгжүүлээд яваад байдаг. Тэгэхээр засгийн газраас бол нэгдмэл байр суурьтайгаар цаашид аль ч салбар одоо салбарын сайд нар засгийн газар оруулаад хууль санаачлахтаа татвар төлбөр хураанд нэмэхгүй байх юм чиглэл өгч байна. Нутгийн өрөө удирдах байгууллагад нь бас тийм төлбөр хураамж нэмэхгүй байх юм чиглэл өгч шүү дээ. Тэгэхээр засгийн газрын шийдвэрийг дагаж биелүүлэх үүрэгтэй. Тийм учраас иргэдийн хурал өөрсдөө хуралдаад энэ төлбөр татвар нэмсэн асуудлаа эргэж хараад зохих одоо ямар шийдвэр гаргаснаа эргээд засгийн газарт мэдээлэх ийм л одоо өөрийг хүлээлгэж байна. Тэр эрчим хүчний зохицуулах хороо шиг ийм нөгөө зохицуулах байгууллагууд байгаа шүү дээ. Зохицуулах хороодууд нөгөө төлбөр нэмдэг, хураамж нэмдэг ийм шийдвэр гаргасан байвал үүн дээр ямар хариу арга хэмжээ авсан бэ гэдгээ засгийн газарт мэдээлэх үүрэгтэй. Тэгэхээр одоо энэ олон улсын худалдааны дай, энэ Трампын тарифтай холбогдуулаад үүсэж байгаа асуудлууд за дээрэс нь одоо нүүрсний үн зах зээл дээр бас унж байгаа. Тэгэхээр бид нар бол энэ цаг үед бол энэ мега төслүүдийг урагшлуулах, экспортоо нэмэгдүүлэх, за тэгээд шаардлагатай хууль тогтоомжуудыг эргэж харах ийм шаардлага бол зүйн ёсоор үүсэж штэ. Энд бол манай улсын асуудал биш. Энэ бол дэлхийн бүхий л улсууд энэ эдийн засгийн нөхцөл байдлын үед одоо хариу арга хэмжээнүүдийг авах ийм одоо шинэ арга замуудыг эрэлхийлж байгаа. Тийм учраас бид нар бол иргэнийг хармаар за иргэдэд одоо иргэдэд энэ ачааг өөрүүлж болохгүй. Тийм учраас бол бид нар энэ төлбөр хураамжаа зогсоо гэдэг ийм шийдвэрийг гаргаж байна л гэсэн үг.